Эзний ивэл дүрнэ үү? Улаан тэнгисээс цааш аудио үйлчлийн өнөөдрийн шинэхэн дугаар эхэлж байна. Энэ амьдрал чинь ерөөсөө сургууль юм шүү. Бид сурсаар дуустдаг. Дуустдаг гэхээр жаахан онцгой санагдаад байна. Жаахан уянгатай хэлбэл өндөрлөдөг, жаргадаг, төгсдөг. Төгсгөл гэдэг чинь энэ үгийн язгуур чинь төгс гэсэн үг байгааз. Тэгэхээр бид суралцсаар төгс төгөлдөрт хүрдэг. Суралцсаар өндөрлөгт хүрдэг. Суралцсаар байх юм бол жаргадаг, жаргалтай болдог. Тэгэхээр арай өөр утга учир хэлбрээр харах юм бол ямар нэгэн байдлаар суралцахуугаас зүрхшээж, бэрхшээж байгаа хүнд ингэж тайлбарлаж хэлбэл их зүгээр санагдлаа. Суралцах юм бол төгсдөг. Суралцах юм бол жаргадаг. Энэ бол улаан тэнгисээс цааш аудио үйлчлэл. Тэгэхээр энэ бол гарцаагүй суралцах цаг байна. Сурснаа хуваалцах цаг. Магадгүй өөр бусдад хуваалцахын тулд сонсох, бодох цаг байж болох юм. Бид дугаар болгон дээрээ Библийн дуулал номоос хамтдаа уншиж байгаа. Та Библийг нэгээд нүд гүйлхэн хараарай. Магадгүй дагаад чангаар уншсан ч болно шүү дээ. Дуулал 45 дугаар бүлэг. Зүрх минь сайн үгээр бэлхав. Хил маань чадварлаг бичээчийн биер мэт болов. Шүлгээ би хаанд зориулъя. Та хүний хөвгүүдээс гойд сайхан. Таны уруулаас нэгүсэл туслана. Тиймээс таныг бурхан мөнхөд юрөөсөн. Хүчтэн минь цог жахлан болоод сүр хүчээ бүсэл ташаандаа илдээ зөв. Үнэн дүлгөөн ба зөв шударгын хэрэгээр өөрийн хүч дотроо ялгууснаар мордооч. Баруун гар тань сүрдэм үүсийг танд заана. Таны сумнууд хааны дайснуудын зүрхэнд хурц. Ард түмнүүд таны өмнө унана. Бурхан таны сэнти мөнхийн мөнх. Таны хаанчлалын очирт таяг нь шудраг ёсны очирт таяг мөн. Та зөвхт байдлыг хайрлаж буруу явдлыг үзэн яддаг. Тиймээс бурхан, таны бурхан нүхтитэн дээгүүр таныг баяр баясгалын тосоор тослов. Таны бүх хувцас мир, 100 наст ба могойн зүрхэн зандан мэт. Зааны ясан, ордны утсан хөгжмийн зэмсгүүд таныг баясгана. Хаадын охид таны хадагтай нарын дунд бий. Баруун гар талд тань Офирийн алт зүвсэн хатан зогсно. Сонс охиноо хараад чихээ тавь. Ард түмнээ хийгээд эцгийнхаа гэрээг март. Тэгвэл хаан гоо үтсгэлэнч нь хүсэмжлэн. Тэр чиний эзэн учир түүнд мөрөг. Тэр охин бэлэгтэй ирнэ. Тааллыг чинь ард түмний баячууд гуйна. Хааны охин бүх цог жавхлан гэдлэн. Хувцас нь алтан хатгамалтай. Алагрын хувцастай түүнийг хаанд хүргэж ирнэ. Араас нь бараа бологч охтуудыг нь хаанд аваачна. Тэд баяр баясгалантайгаар хүргэгдэн хааны ордонд ирнэ. Эцэг өвгдийн тань байранд таны хөвгүүд байх бөгөөд та тэднийг бүх дэлхийд ноёд болгоно. Би нэрийг тань үеийн үед сануулна. Тиймээс ард түмэн үн мөнхөд таныг магтана. Дуулал 46 дугаар бүлэг. Бурхан бидний хорогдох газар ба хүч. Зовлон шаналн дунд үнэхээр олддог тусламж. Дэлхий өөрчлөгдөхөдөж, далайн зүрх рүү уулс нурсан ч би дайхгүй. Ус хүрхрэн хөөсөрхөдөж, уулс сүртэйгээр ганхан чичирхэдөж би дайхгүй. Бурханы хотыг хамгийн дээд нэгний ариун оршихуйг баясгадаг урсгалт гол бий. Бурхан тэхий голд нь байдаг тул тэр хот ганхахгүй. Бурхан түүнд үүр цайхад туслана. Улс үндэстнүүд түрхэрч хаанчлалууд ганхжээ. Дуу гарахт нь газар хайлав. Төг түмдийн эзэн бидэнтэй хамт. Яаковын бурхан бидний хүчит цайз. Ирж бурханы үсийг дэлхийг хэрхэн эзгүүрүүлснийг нь харагтун. Тэрээр дэлхийн хязгаар хүртэл дайныг зогсоосон. Нумыг хуглан жадыг таллан хуваасан. Бамбайнуудыг галааш таасан.
тэмцэлтгэ болж Бурхан гэдгийг минь мэд. Би улс үндэстнүүдийн дунд өргөмжлөгдөж, дэлхийд өргөмжлөгдөнө. Түг түмдийн эзэн бидэнтэй хамт, Яаковын Бурхан бидний хүчит цайз. Дуулал 47 дугаар бүлэг. Хүмүүсээ бүгд алгаа таш, уухайн дуугаар Бурханд хашгирахтун. Учир нь хамгийн дээд эзэн, аимшигтай бөгөөд бүх дэлхийн авга хаан юм. Тэр бидний дор ард түмнүүдийг, хөл дор маань улс үндэстнүүдийг оруулсан. Өөрийн хайрлсан Яаковын сүр жавхлан болох өвийг минь тэр бидэнд сонгосон. Уухайн дунд Бурхан өргөмжлөгдөв. Бүрийн дунд эзэн дээш залрав. Магтан дуулагтун. Бурхныг магтан дуулагтун. Магтан дуулагтун. Бидний хааныг магтан дуулагтун. Бурхан бүх дэлхийн хаан тул яруу сайхан дууллаар магтан дуулагтун. Бурхан улс үндэстнүүдийг захиран ариун сэнтидээ залардаг. Улс үндэстнүүдийн ноёд Авраамийн Бурханы ард түмэнтэй хамт цугларчээ. Учир нь дэлхийн бамбайнууд Бурханых, тэр үлэмж ихээр өргөмжлөгдсөн. Дуулал 48 дугаар бүлэг. Бурханы маань хот ариун ууланд эзэн авгаа бөгөөд үлэмж ихээр магтагдана. Үцэглэнт өндөрлөг бүх дэлхийн баяр хөөр хойд хязгаарт буй Сион уулна. Их хааны хот юм. Орднуудад нь Бурханы хүчит цайз гэж танигджээ. Үзэгтэн хаад цуглаж хамтдаа явж өнгөрөв. Тэд түүнийг үзээд алмаарчээ. Тэд түгшээд бушуухан зүгтв. Тэнд тэд айдас чичрэлд төржвээ эмхтэйг шиг өвдөлтөд автжээ. Дорны салхиар та Таршишийн усан онгоцнуудыг сүрүүлжээ. Түгтөмдийн эзний хот, Бурханыхаа хотод бид сонссон зүйлээ харжээ. Бурхан энэ хотыг мөнхөд байгуулна. Бурхан таны сүмийн голд бид таны хайр инэрлийг бодлоо. Бурхан таны нэр, таны магтаал газрын хязгааруудад хүрнэ. Таны баруун мотор ялалтаар дүүрэн. Таны шүүлтүүдийн улмаас Сион уул баясаг. Юдагийн хотууд баярлаг. Сионоор алхаж түүнийг тойрон яв. Цамхгуудыг нь тоол. Хойч үедээ дамжуулан ярихын тулд цайзуудаар нь дамжин яв. Хэрмүүдийг нь зүрхэндээ тунгаа. Учир нь энэ Бурхан мөнхийн мөнхөд бидний Бурхан. Үхэн үхтэл маань биднийг тэр хөтлөнө. Амен. Өнөөдрийн бүлгүүдэд хүчит цайз гэдэг үг ойлголт зүйрлэл ямар их гарваа. Хэдийгээр манай үндэстний онцлог бас түүхийн балархаа улбаанаас шалтгаалаад бид цайз, хэрэм, орд харшны талаар ойлголт нэг тийм жаахан өөр бага байж болох юм. Цайз болон цайзыг тойрсон хэрэм гэдэг ойлголтын талаар хамтдаа жаахан төвлөрч ярьцгаая. Тэгэхээр цайзыг тойрсон хэрэм гэдэг бол тусгаар тогтнол, оршин тогтнол, хамгаалалт, сүрх хүч, бас найдвартай байдлыг илэрхийлдэг. Сүнслэг буюу бэлэгдэл утгаараач тэр, бодит оршин буй байдлаараач тэр цайз бол тэр газрын эзнийг хамгаалж өмгөөлдөг, сүрх хүч, далайцыг нь илэрхийлдэг, дайсан этгээдэд халдашгүй дархан юм шүү гэсэн санааг агуулж илэрхийлдэг. Тэгэхээр өнөөдрийн уншсан дуулалын 48 дугаар бүлэгт ийм ишлэл байсан. Орднуудад нь Бурхан хүчит цайз гэж танигджээ. Хэн нэгний өөртөө барьж босгосон хүчит цайз өөр хэн нэгэнд хорогдох газар нь болно. Тэгвэл хамтдаа өнөөдөр нэгэн сүрлэг байгууламжийн талаар уншицгаая. Энэ бол Бурханд зориулан баригдсан сүмийн тухай түүх юм. Тэгээд Бурханд өргөх ёслолынхон үеэр гэхдээ Бурхан үнэхээр газар дээр оршино гэж юу яах вэ? Харагтун. Тэнгэр ба тэнгэрсийн тэнгэрч Бурханыг багтааж чадахгүй билээ. Тэгвэл миний барьсан энэ өргөө хичнээн өчүүхэн юм бэ гэж 1-р Хаад номын 8 дугаар бүлгийн 27 дугаар ишлэлээр хэлсэн байдаг. Сүмийг Бурхан та байдагт, таныг дуутахад, бидэнд хариулдагт баярлалаа. Бидэнд хүнд хэцүү зүйл тохиолдвол энэ сүмийг буюу таныг гээд бараадан яваад очвол та биднийг түлхэхгүй үздэй гэсэн горин найдлах тээж барьж босгосон байх нь. Бид хүмүүний Бурханд зориулсан цэвэр ариун зүрх сэтгэлийн өргөлийн тухай эндээс харж ойлгож болно. Тэгээд үргэлжлүүлэн 8 дугаар бүлэг дээр ингэж хэлсэн байна. Тэгтэл
Дахилч нарыг ариун газраас гарсны дараа эзний өргөөнд үүл дүүрв. Үүлнээс болоод дахилч нар үйлчлэлээ хийж чадахгүй байв. Учир нь эзний цог жовхлон эзний өргөөг дүүргсэн ажээ. Тэгээд Соломон үүл манан дунд би оршно гэж эзэн айлдлаа. Үрд мөнх түүний залрах газар цог жовхлон өргөөг би барьж босголоо гэж хэлсэн юм. Тэгэхээр яг одоо Соломоны барьж байгуулсан сүмийн үзэгсэлэнтэй тансаг байдлыг төсөөлөнгөө энэхүү магтаалын дуг сонсцгоё. Амьдралаа босгон байгуулъя. Бүхнээс дэлхийн дугаа бид нар дулаан байна. Бүх хил магтаалын дээд алыг өргөё. Амьсгалах бүртээ би таны хадгалуу үрд амьдрья. Бид амьдрья. Есүс бол бүх алдрын эрхэмдээд Есүс бол цорын ганц аврах чадaltaй. Амьсгалах бүртээ би таны хадгалуу үрд амьдрья. Бид амьдрья. Харин тантай зүрхэн шүгий, тантай зэрэгцэн шүгий, гайхан багтан би биширнэ. Ичлэж өөрийгөө таниулж, зүрхний хүслээр үргэн хараа хөтлөн илгээж өгөө. Есүс бол бүх алдрын эрхэмдээд юм. Есүс бол цорын ганц аврах чадaltaй. Амьсгалах бүртээ би таны хадгалуу үрд амьдрья. Бид амьдрья. Ариун тантай зүрхэн шүгий, тантай зэрэгцэн шүгий, гайхан багтан би биширнэ. Ичлэж өөрийгөө таниулж, зүрхний хүслээр
Ариун тантай зүрлэх хинч үгүй. Тантай зүрлэх хинч үгүй. Гайхан багтан бие бишрэн амьдралаа бид түүний үгээр босгон байгуулахын тулд нөгөө талаар тийм сүр жавхлантай орд харш мэт бат цайзыг дүшиглэн амьдрвал хичнээн амар жимэр, хичнээн аюул осолгүй бат итгэлтэй байх болов. Өөрийн тансаг орд харштай амар жимэр байсан Давид хаанд өөрийн гараар босгосон тэр орд харш нь биш. Харин Бурхны оршихуун гэрлээр дүүрэн Бурхны өргөө хотолдол амьдран суух. Зэр зэвсэг, хурц сэлмээр биш. Харин Бурханаар л гагцхүү хорогдох газар хүч чадлаа хийхийг хаан туйлаас их хүсэж байсныг өнөөдрийн бидний хамтдаа уншсан дуулал номын 46 дугаар бүлгээс бид харж олно. Бурхан бидний хорогдох газар ба хүч, зовлон шаналл дунд үнэхээр олддог тусламж юм. Дэлхий өөрчлөгдөхөд ч далайн зүрх рүү уус нуран унсан ч бид айхгүй. Бурханд итгэлэн тавьсан хүний айцгүй амьдрдаг шалтгаан болох амлалт нь энгийнээр хэлвэл энэ ишлэлийн тайлбар юм. Хорогдох газар гэдэг бол аюулаас цухтан ороод нуугдж болох зайц. Тэр газар нь сүм, цайз, хэрмийн аль нь ч байж болно. Есүс Христэд итгэвэл аюул эрсдэл ормөргүй алга болно. Ингэж бодож байвал тийм биш. Харин гагцхүү эзэн Бурханд итгэх итгэлээрээ л бид аюулаас хорогдох газартаа нуугдж, аюулыг даван дийлэх тэнхээ тамирыг, сэтгэлийн тэр их гүн хүчийг олж авна. Тэгээд тэнд бид бүхий л амьдралынхаа туршид амар жимэр оршин суухдаа юу хийвэл зохилтойг дуулал номын 48 дугаар бүлэгт нэгнэггүй дүрслэн хэлж. Төг төмдийн эзний хот, Бурхныхан хотод бид сонссон зүйлээ харжээ. Хин нэгний итгэгч найз нөхөд, танил тал, сүм чуулганы хүмүүс, ахлагч пастрын амнаас сонссон зүйлээс илүү өөрсдийн нүдээр харах Бурхны тухай үнэн гэж байдаг. Сионоор алхаж түүнийг тойрон яв. Цамхгуудыг нь тоол. Хойч үедээ дамжуулан ярихын тулд цайзуудаар нь дамжин яв. Хэрмүүдийг нь зүрхэндээ тунгаа. Учир нь энэ Бурхан мөнхийн мөнхөд бидний Бурхан. Өхөн үхэтл минь тэр биднийг үхэтлэн. Дуулал 48 дугаар бүлгийн 12, 13, 14 дахь ишлэл. Тэгэхээр бусдад ярьж өгөх, тунхаглан гэрчлэхийн тулд тэр орд харшаар буюу Бурхны өргөөн дотор нааш цааш хөндлөн гулд явж, үзэж, харж, судлан мэдээрэй. Бурхны үгийг шимтэн уншиж, судлан мэдээрэй. Эзэн Иесус Христийн тухай анхлан сонссон сайн мэдээ авралдал хангалттай болохоос биш, харин амьдрах, аж төрөхөд Бурхны тухай илүү ихийг олж мэдэх, түүний сайн сайхныг амсаж мэдрэх илүү их хэрэгтэй болно. Энэ хүрээд өнөөдрийн дугаар маань өндөрлөж байна. Зовлон бэрхшээлийн аадар бороо асгаж байхад шүхэр мэд нүмерлэн хамгаалах Бурхны үгийн оршихуй, мэдлэг ба мэрэгэн ухааны гэрэл гэгээ таны ирээдүй, таны замыг гээгүүлэн гийх болтугай. Хамтдаа залбирцгаая. Бурхан, бидний хорогдох газар ба хүч, зовлон шаналл дунд олддог үнэхээр тусламж минь. Дэлхий өөрчлөгдсөн ч гэсэн далайн зүрх рүү уус нуран унсан ч бид айхгүй гэж тунхаглаж байна. Учир нь та бидэнтэй хамт байдаг учраас таньдаа бид талархаж байна. Хүнд хүчээр бэрхшээл зовлонгийн дундаж тодоос тод үзэгдэх үзэсгэлэнтэй бат бих цамхаг болж та биднийг өөрлөгөө дуудааж шууд сүүдэрт нь хорогддог шиг бид таны ивэлийн нүмерттэй нь хорогдож энэ дэлхийн хаанаас ч олж авч чадахгүй тэрл амар амгалан баяр хөөргийг мэдрэхийг хүсэж байна. Бидний төлөө, миний төлөө үзэсгэлэнтэй цайзыг барьж байгуулж хэрэгтэй цагт тусламжийг өгдөг Бурхан минь, та бидний амь амьдралыг босгон байгуулаач. Бид таны үгээр, таны мөн чанараар, таны үннээр амьдралаа босгон байгуулахыг хүсэж байна эзэн. Үгээрээ сүнслэг мэрэгэн ухаанаараа ариун сүнсээрээ барьж байгуулж хамгаалан батжуулаач гэж бид танд оюун бодол зүрх сэтгэл амь амьдралаа өргөж эзэн Есүсийн нэрээр залбирanгуйж байна. Амен. Улаан тэнгисийг гатлахаас өмнө Израильчууд Бурхантай анхлан танилцсан бол тэнгисийн цаад эрэгт тэд хүл тавиад Бурхантайгаа ойртон нөхөрлөж итгэлээр амьдрах шин замнлаа эхлүүлсэн. Улаан тэнгисээс цааш итгэлээ ганц
үгээр бус. Амьдралаараа гэрчлэе. Zum Miese